Нэг асуух зүйл байна. Та бүхний ойр дотны хүмүүс донд веб татдаг хүн байгаа бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Би та бүхэнд яг одоо шинжлэх ухаанаар хүний биед хор тавдар үүсгэдэг нь батлагдсан нэг хэсэг бүлэг химийн нэгдлүүд, хүнд металлууд, агаарт дэгдэмхий бодисуудын нэрийг уншиж өгье. Формалдегид хор тавдар үүсгэж бодис гэж ангилагдсан, ялангуяа цусны хавдар, хамрын хөндий, залгуурын дээд хэсэг орчмын хор тавдар үүсгэгч. Ацеталдегид амьсгалын замыг цочрон, эсийн төвшөнд гэмтэл үүсгэж болзошгүй, тамхины хорт бодисын жагсаалтанд орсон хор тавдар үүсгэгч бодис. Акролин маш хүчтэй цочрогч, уушиг амьсгалын замыг гэмтэн, нүд хоолой хорсгох сөргнөлөөтэй хүний биед хор тавдар үүсгэгч бодис. Лид буюу хар дуулга, хүнд металл мэдрэлийн системд нөлөөлнө, цуснд хоримтлагдана, хүний биед их хэмжээгээр хоримтлагдах юм бол хор тавдар үүсгэгч бодис. Никл хүнд металл харшил амьсгалын замын асуудал үүсгдэг, уушгийг цочроодог, хүний биед их хэмжээгээр хоримтлагдах юм бол хор тавдар үүсгэгч металл. Кадми маш хортой хүнд металл, уушиг бөөрөнд нөлөөлнө, хүний биед урт хугацаанд их хэмжээгээр хоримтлагдах юм бол хор тавдар үүсгэгч хүнд металл. Хором хүнд металл зарим хэлбэр нь хор тавдартай холбоотой, амьсгалын системд сөрөг нөлөөтэй. TSNA буюу тамхины онцлог нитрозамын нэгдлүүд маш хүчтэй хор тавдар үүсгэгч бүлэг бодис тамхины бүтээгдэхүүнүүдэд түгээмэл илэрдэг. VOC буюу дэгдэмхий органик нэгдлүүд агаар дотор тархдаг химийн бодисууд хүний биед хор тавдар үүсгэх нөлөөтэй, амьсгалын замд сөрөг нөлөөтэй. PAH буюу олон цагаарагт ароматик нүүрс ус төрөгчүүд шаталтын үед үүсдэг нэгдлүүд хүний биед хор тавдар үүсгэх нөлөөтэй. За тэгэхээр дахиад хэлье. Саяны миний уншсан химийн нэгдлүүд, хүнд металлууд, агаарт дэгдэмхий бодисууд бүгдээрээ хүний биед хор тавдар үүсгэгч бодисууд гэдэг нь шинжлэх ухаанаар аль хэзээ батлагдсан. Тэгвэл та болоод таны хайртай гэр бүлийн гишүүд, магадгүй таны хүүхдүүд веб татдаг бол таны хүүхдийн татж байгаа тэр вебн дотор саяны миний нэр дурдсан бүх химийн нэгдлүүд, хүнд металлууд бүгд багтж байгаа. Тэгэхээр энэ бол амттай үхэл. За тэгэхээр юуны дөрөв та бүхэндээ веб гэж юу вэ гэдгийг аль болохоор энгийн үгээр ойлгомжтой байдлаар тайлбарлахыг хичээе. За веб гэдэг нь саяны миний дээр дурдсан химийн элементүүд дээр нэмэгдэх нь. За энэ вебний хамгийн гол орцуулах, за энгийн тамхинд одоо янжуур тамхинд байдаг тамхины гол хор болох никотин гэж бодисыг мэдж байгаа. За никотин дээр нэмэгдэх нь пропилен глицерин болон vegetable glycerin гэсэн үндсэн 3 одоо том орц найрлага байдаг. Энэ найрлагууд дээр нэмэгдэх нь дээрийн миний хэлсэн химийн элементүүд нэмэгдсэн ийм шингэн хэлбэрийг за цахилгаан халаагуурын аргаар уур болгож ууршуулан сорхийг веб гинэ гэж тавчхандаа хэлж болно. За тэгэхээр вебэнд яагаад хүмүүс донддог вэ гэдэг асуудал гарч ирнэ. Вебэнд дондох олон төрлийн шалтгаан байна. Тэгэхээр хамгийн дөрөнд хамгийн гол донтуулагч хэсгийг ярьж өгье. За вебэнд бол энгийн янжуур тамхинд агуулгадаг никотин гэдэг бодис байдаг. Тэгэхээр никотин хүний цуснд орж ирэхээр бидний ад жаргалын гормон гэж нэрлэдэг допамин даавар ялгарч эхэлдэг. Допамин даавар ялгархаар хүн өөрийгөө урд өмнөхөөс илүү ад жаргалтай байгаагаар мэдэрдэг. Хэрвээ өлчижсэн бол цадсан юм шиг мэдрэмж төрдөг. За дээрээс нь одоо анхаарал төвлөрөл сайжирч байгаа юм шиг санагддаг. Ерөнхийдөө бол ингээд хүн тайвширдаг, ад жаргалтай болдог. Тэгэхээр хүн энэ мэдрэмжинд мэдээж дуртай байна. Энэ мэдрэмжийг дахиж одоо мэдрэхийг хүсдэг. Ингээд веб татдаг. Ингээд нөгөө ад жаргалтай мэдрэмжээ дахиж мэдэрнэ. Ингээд сүүлдээ юу болдгоо гэхээр хүн тэр мэдрэмжгүйгээр цаашаа одоо байж ажил төрлөө амжуулах ч юм уу ингэж байхад хэцүү юм шиг санагдаж эхэлдэг. Ингээд нөгөө веб татаж эхэлдэг. Ерөнхийдөө бол вебэнд дондох хамгийн гол шалтгаан нь бол ингээд эхэлдэг юм байна. За тэгэхээр дараагийн асуудал юу байдаг вэ гэхээр веб нь энгийн одоо утаа тамхи буюу янжуур тамхинаас илүү аюулгүй юу гэдэг асуулт байдаг. За зарим хүн олон жил
энгийн тамхи татж ийсэн, янжуур тамхи татж ийсэн хүн би тамхинаас гарцсан одоо зүгээр веб л татж байгаа гэж ярьдаг тийм ээ. Тэгэхээр тэр веб нь татж байгаа хүн тамхинаас гарсан тооцогдох уу юу гэдэг асуудал гарч ирнэ. За тэгэхээр веб яагаад тамхинаас гарсан тооцогдохгүй вэ гэдгийг та бүхэнд хэлж өгье. За веб гэдэг нь вепер буюу уур, одоо усны уур гэсэн үгнээс гаралтайгаар ингэж веб гэж нэрлсэн юм байна. Тэгэхээр энэ нэрнээсээ л маркетингийн асуудал явж байгаа. Яагаад тэгэхээр усны уур нөгөө талдаа тамхи гэдэг хоёр нэр байна тийм ээ. Усны уур, тамхи. Тамхиг бол хүмүүс хүндрэлтэн одоо юу гэж ойлгодог вэ гэхээр тамхи бол хортой гэдэг ойлголт тархинд нь кодлогдсон байдаг. Тамхиг бол энэ хортой зүйл татж байгаа юм бол за би энэ надад одоо их аятайхан мэдрэмж төрүүлж байгаа ч гэсэн би хортой зүйл татж байгаа шүү. За би биш юм аа гэхэд эргэн тойрон гэр бүлийнхэндээ энэ орчинд байгаа хүмүүсийг би хордуулж байгаа гэдгийг ойлгодог. Энэ бол тархинд нь кодлогдсон байдаг. Веб болохоор нэрнээсээ эхлээд зүгээр уур, энэ бол зүгээр усны уур гэдэг нэг тийм илүү аюулгүй гэдэг тийм маркетингийн арга байгаа юм л да. Тэгэхээр энэ бол үнэхээр зүгээр нэг усны уур биш. Би түрүүн хэлсэн химийн олон нэгдлүүд хүнд металлуудыг агуулсан химийн энэ бодисны нийлбэрийг уур болгоод уушиг руугаас орж байгаа гэсэн ийм аюултай зүйл юм аа. За дээр нэмээд хэлэхэд вебтэй холбоотой Ивали гэдэг шин төрлийн өвчин гарч ирснийг та бүхэн сонссон бах. Тэгэхээр энэ бол гинт нэг өдөр одоо амьсгалахад хэцүү болдог. Ингээд цаашлаад эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй бол амьсгалж чадахгүй болдог ийм ноцтой өвчин гарсан. Энэ өвчний улмаас одоогийн байдлаар 2800 орчим хүн эмнэлгийн тусламж авахтаа хүрсэн юм байна. Ингээд эмнэлгийн тусламж авсан 2800 хүн дундаас 68 хүн нас барсан гэсэн ийм судалгаа байд юм байна. Тэгэхээр энэ Ивали гэдэг нэртэй электрон тамхинаас гаралтай уушигны маш ноцтой ийм шин төрлийн өвчин дэлхийд даяар гараад байгаа гэдгийг та бүхэн сонссон баха. За ингээд веб нь энгийн одоо янжуур тамхинаас яагаад илүү аюултай байж болох вэ гэдгийг илүү тодтогч хэлье. За энгийн янжуур тамхиг жишээ нь нэг хүн одоо дунджаар өдөрт 10-ыг татдаг байлаа гэж бодъё. За 10-ыг татаад тэр хүн хангалттай ингээд болдог бол вебний нэг осолтой тал нь лимит байхгүй. За хориглосон газар байхгүй. Жишээ нь одоо хаанч татж болно. Гэртээ татж болно. За ресторан, баарнд татж болно. Олон нийтийн дунд татж болно. Ягаад тэр тийм тамхи шиг тийм одоо үнэрт танартай биш. Илүү одоо таатай сайхан гой үнэртдэг олон төрлийн жимсний амттай, кофений амттай, минтний амттай. За ингээд хүний өөрийнх нь дуртай ийм одоо жимс байдаг юм уу те гаа байдаг юм уу энэ амтаар нь бол хийгээд өгцөн. Тэр утаа нь тэгж үнэртдэг учраас энэ бол аюулгүй юм байна гэдэг ийм ойлголтыг бол хүмүүст суулгаж өгсөн. Дээрээс нь өдөрт одоо ямар ч лимитгүй татдаг. Одоо судалгаагаар веб татдаг хүн дунджаар 200-аас 300 удаа ингээд сордог буюу 300 удаа вебний одоо тэр усны уураар амьсгалдаг гэсэн ийм судалгаа гарсан байна. Тэгэхээр энэ бол одоо аюулгүй гэж хүн бодсон учраас энгийн янжуур тамхитай харьцуулахад асар олон удаагийн ийм сорилтыг хийдэг гэсэн үг. Тэгэхээр одоо вебн дотор агуулгадж байгаа тэр химийн хүнд металлууд, химийн хортой бодисуудыг өдөрт 300 удаа уушиг руугаа, цус руугаа оруулж байна гэж ойлгож болох юм байна. За ингээд дараагийн асуудал бол ярихгүй өнгөрч болохгүй хамгийн том асуудал. Энэ бол вебтэй холбоотой маркетингийн асуудал. Энэ вебний ард бол дэлхийд даяар олон сая тэрбум долларын ашиг орлогын тухай асуудал яригдж байдаг. Энийгээ дагаад маркетинг, зар сурталчилгаа гэдэг бол одоо үнэхээр энэ вебэнд бол хүмүүсийг донтуулж байгаа. За энд бол хүндрэлтний дэлхийн нийтийн анхаарлыг хандуулж байгаа нэг зүйл болохоор вебэнд дандаа өсвөр насны хүүхдүүд хамрагдаж байна. Илүү одоо татагдж орж байна, дондж гин гэсэн ийм аюултай судалгаа гарсан. Жишээ нь Америк нэгдсэн улсын хувьд бол 1.6 сая дунд сургуулийн хүүхдүүд вебэнд донцсон гэсэн ийм тоон судалгаа гарсан байна. Энэ бол маш аюултай. За вебний одоо насаар нь ангилж үзэх юм бол вебэнд донтдог, вебийг өдөр тутам хэрэглэдэг хүмүүсийн насны судалгаа нь 21-өөс 24 гэж гарсан. Энэ бол хамгийн аимшигтай доо. Хүний 21-өөс 24 нас гэдэг бол эд өсч яваа ийм өсвөр нас гэсэн үг. За ингээд тэр дундаа дунд сургуулийн хүүхдүүд, өсвөр насны хүүхдүүд маань энэ вебэнд донтож байна. Вебийг одоо бие бинийгээ даган дуурайж орж байна гэсэн ийм судалгаа гарсан байна. Тэгэхээр одоо энэ вебийг зарж борлуулж байгаа компаниуд зар сурталчилгаа хийхдээ илүү одоо бай болж байгаа хэсэг нь болохоор
өсвөр насны хүүхдүүд байдаг. Хамгийн харамсалтай. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүдэд юу таалагддаг вүлээ? Гой хурц тод өнгөтэй, гадна талын гэр нь их гой одоо жимсний зурагтай ч юм уу те. Дээрээс нь сүүлийн үед вебиг мэдээж дотор нь одоо цахилгаан хийх усүр батарей байгаа учраас тэрэнд нь одоо тулгуурлаад гой олон төрлийн неон гэрлүүд энэ төр асдаг энэ төр болгоцсон. За тэгэхээр мэдээж ингээд гадна талаас бол их гоё байх нь шүү дээ. Бариад явах тийм ээ. За дээрээс нь би дөрөв хэлсэн одоо хүүхдүүдийн дуртай жимс байдаг юм уу, кофе байдаг юм уу, минт, га байдаг юм уу? Энэ олон төрлийн амттайгаар гаргаж эхэлсэн. Энэ нь бол мэдээж өсвөр насны хүүхдүүдэд бол татагдан орох гол шалтгаан болж байгаа. За тэгээд дээрээс нь одоо ингээд веб цуугаад явж байгаа, ингээд амнасаа гоё ингээд утаа гаргаж байгаа нь бол тийм кул харагддаг тийм ээ. Одоо ингээд өсвөр насны дөнгөж юм ингээд сонирхож эхэлж байгаа хүүхдүүд бол үнэхээр энэ рүү бол орхоосор аргагүй байдалд оруулж байгаа. Энэ нь бол одоо дэлхийн нийтэд бол маш их одоо хүмүүсийн анхаарлыг татж байгаа. Дээрээс нь сэтгэл зовох эцэг эхчүүд хамгийн гол нь маш их энэ дээр анхаарал хандуул. Өөр хүүхдүүд чинь веб татж байгаа юм биш үстэй. Хэрвээ татж байгаа бол энийг одоо маш зөв байдлаар болгоомжлуулж, одоо ойлгуулж, аль болохоор одоо татуулахгүй байх ийм талаас нь ажиллах хэрэгтэй баха. За ингээд төгсгөлд нь дүгнэж хэлэхэд веб гэдэг бол хүний биед хор давдар үүсгэдэг нь шинжлэх ухаанаар нэгэнд батлагдсан олон төрлийн химийн хортой бодисууд, химийн хүнд металлуудын нэгдэл болсон тэр шингэнийг цахилгаан халаагуурын аргаар уур болгон хувиргаад бид нар өдөр тутам сорж, уушгиндаа, цусандаа нэвтрүүлж байгаа ийм үйл явц юм байна. За ингээд хамгийн харамсалтай нь вебийг хаанч татаж болно, хэдэн ч удаа татаж болно, ямар ч лимит байхгүй. Веб татаж байгаа хүн магадгүй их гоё харагдаж магадгүй. Хатуу боловч үнэн дүгнэлт нь веб гэдэг бол амттай үхэл.